Дараагийн мэдээг танилцуулъя. Өрмөний ерөнхий сайд огцрох шийдвэрийг гаргасан байна. За түүний хувьд Европын холбооны талыг баримтлагч ийм улс төрч гэдгээр алдартай байсан бол энэ одоо улс төрийн өмнөнийг бий болгож ерөнхийлөгчөөс судлаасаа огцрох шийдвэр гаргасан байна. За яагаад вэ гэх юм бол өнгөрсөн ням гарагт болсон сонгуульд Европын холбооныг одоо ихээхэн шүүмжилдэг ийм улс төрч сонгуулийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ял байгуулсан. За үүний дараагаас улс төрийн докторгүй байдал тус улсад дахин нүүрлж байгаа ийм нөхцөл байдал үүсэж байна. За өрмийн улсын хувьд бол нэлээд онцлогтой ийм геополитикийн нөхцөл байдалтай. За тус улсын хувьд бол Европын холбоо, НАТОгийн гишүүн, за нөгөөтэйгөр бол дайн байлдааны үйл ажиллагаа явагдаж байгаа. Украинтай хил залгаа оршдог учраас тус улсад өрнөж байгаа үйл явц бол гадны одоо болон одоо их гүрнүүдийн оролцоо ихээхэн нөлөө үзүүлдэг ийм буфер зонд тооцогддог улс учраас тус улсад өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал ихээхэн анхаарал татаж байна. За тийм ч утгаараа энэ одоо сонгуультай холбоотой асуудал барууны орнууд бол ихээхэн анхаарал хандуулж сонгуулийн үйл явцыг ажиглаж байгаа юм. За энэхүү одоо сонгуульд Европын холбоог шүүмжлэгч Жорж Симон бол эхний шатанд ялалт байгуулсан. За харин эрх баригч намын эвслийг одоо тэргүүлэн нэр дэвшигч Бухарест хотын дарагт ялснаар 2 дугаар байранд шалгараад байгаа. За өөрөөр хэлбэл эрх баригч нам энэ удаагийн сонгуульд одоо өрсөлдөх ямар ч боломжгүй болж байгаа гэсэн үг. За ингээд ерөнхий сайд Марсель Чолачко бол огцорсон явдал нь за тус улсад бол улс төрийн өмнө самууныг улам хурцдгаж байна. За Брюссел болон Вашингтоны зүгээс бол тус улсын улс төрөд үүсэт байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа. За 5 дугаар сарын 18-нд бол 2 дахь шатны ерөнхийлөгчийн сонгуул болно. За энэс 2-7 хоногийн өмнө одоо тухайн үйл явдал болж байгаагаараа улс төрийн үйл амьдралд бол шинэ одоо эргэлтийн шинжтэй үйл явдлыг бий болгож байна. За 57 настай Чолакигийн хувьд социал демократ намын хурлын дараа сэтгүүлчдэд хандаж мэдэгдэхдээ би хамт олондоо хандаж засгийн газрын эвслээс гарахыг санал болгосон. За энэ нь бол намайг ерөнхий сайдын албан тушаалаас сууд огцороход хүргэж байгаа юм байна. За өчигдөр буюу ням гарагт өрмөнчүүд хэрхэн санал өгснийг бид нар харсан. Энэ бол их баригч намд ямар ч легитим чанар байхгүй байгааг бол харууллаа. Бид нар бол цаашдаа өрсөлдөх ямар ч боломжгүй байгаа гэдгийг харуулсан. За тийм учраас бол би ийм огцрох шийдвэрийг гаргаж байна. За харин түүний засгийн газарт байгаа одоо өөрийн намын сайд нарын хувьд бол завсрын буюу төр хугацаанд одоо засгийг шин засаг одоо байгуулах хүртэл засгийн газартаа үлдэх хэсэг дээр нь бол эвслийнхэнтэйгээ ярилцгаар байгаа гэж мэдгдсэн байна. За харин үнцэрхэг үзэлтэй намыг тэргүүлэгч Жорж Симоны хувьд 41% санал авсан нь бол Европын холбооны төлөөх бие даасан байдлаар бол сонгуульд өрсөлдсөн Бухарест хотын дарга Никор Данаас 2 дахин илүү санал авсан хэрэг болж байгаа. За Никор Даны хувьд бол эрх баригч эвсэл намаас нэр дэвшсэн Кирин Антонешкуг бол арай яданд авч энэхүү одоо 2 дугаар шатанд үлдээд байгаа. За 2 шатанд хит барууны үзэлтнүүд хэрвээ ялалт байгуулах юм бол тус улсын гадаад бодлогод ихээхэн өөрчлөлт орох боломжтой гэж үзэж байгаа. За Жорж Симоны хувьд бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг одоо шүтэн биширдэг гэдгээ ил далд шууд илэрхийлдэг ийм хүн байгаа. За түүний хувьд бол Брюсселд байгаа одоо сонгогдоогүй энэхүү улс төрчдийг бол байнга шүүмжлэлсээр ирсэн. За тэднийг бол өрмөний сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэсэн ийм буруутгалыг хэлээд амьдсан. За 12 дугаар сард бол тус улсад сонгуул болсон. За энд бол хит барууны үзэлтэй улс төрч Калин Жоржошко эхний одоо санал асуулганд бол санамсаргүй байдлаар ял байгуулсан. За ингэсний дараа бол өрмөний үндсэн хуулийн шүүх бол тухайн санал хураалтыг хүчингү болгоод дахин сонгуулийг явуулахаар болсон. За энэ одоо шийдвэр гарах болсон гол шалтгаан нь бол тухайн үед бол Калин Жоржошког хөндлөнгөөс дэмжсэн ийм үйл ажиллагаа гадны зүгээс бол болсон. За ялангуяа Оросын албаны улсын зүгээс тус улсын сонгуульд хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй гэж үзсэн. За мөн TikTok дээр бол кампанит ажил явуулахад нь бол цаанаас гадны дэмжлэгтэй байсан гэсэн ийм одоо үндслээр тухайн сонгуулийн үйл ажиллагааг хүчингү болгох шийдвэрийг гаргасан. За харин энэхүү хүчингү болгох шийдвэртэй холбогдуулан одоо сонгуул одоо эхний шатанд шалгараад байгаа Жорж Симон энэ хүчингү болгосон явдлыг төрийн эргэлт хийсэн явдал гэж тухайн үедээ нэрлэж байсан. За ямар тач бол 5 дугаар сарын 18-нд ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуул болно. За энэ сонгуул Жорж Симон ялсан тохиолдолд тус улсын гадаад бодлогот ихээхэн өөрчлөлт орох ийм төлөв байдал ажиглагдаж байна.